Сайн байцгаана уу? За эцээгээ чинь. За ерөөсөө цаг алдахгүй. Тэгэхээр энэ ерөөсөө маш хурдан болдог хоолноо. Ялангуяа бид нар нөгөө нэг ширээ засмаас өшөөд маш олон төрлийн ажил байдаг. Тэрийг амжуулах нь яг хөглөөр өөрт амар хоол хийх хэрэгтэй. За ингээ пиццаг хийхдээ бид нар зүгээр энгийн хамгийн анх гарсан одоо уугар бингээр хийн. Яг л энэ мань өөрөө десерт хийж болно, матаж хийж болно. Яг л энэ давсгүй чихэргүй гэсэн. Тийм учраас та бүгд давсаа нэмж болно, сахар нэмж болно. За тэгээд энэгээрээ бид нар одоо пиццагаа хийнэ. Пицца хийхдээ яаж хийх вэ? За маш энгийн. За дахиад аавна. За би танаас маш дахиад одоо дахиад сайн сануулчих. Ер нь хагас хөлдөө байхад нь энийг хэрэглэнэ. Зарим хүмүүс магадгүй мэдэхгүй энэ одоо хэсгээчээд ч юм уу те. Одоо дэлгүүрээ хийхлээр энэ гялгарууднаас салахгүй тохиолдол гардаг. За ингээд нөгөө миний хэлснээр дандаа ингэж өсөж талрна. За энэ өөрөө тосдог учраас наалтах бол үндэслэл байхгүй. За ингээд яг хөлдөөгүй зүгээр ингээд тавьчих хэрэгтэй. За энийг бол би магадгүй нөгөө айл болгонд одоо хүүхдүүдтэй пиццаанд дуртай хүмүүс байдаг. За тэгээд тэд нар минь яадаг вэ гэхээр пицца яаж хийх хүүхдэр маш олон төрөлтэй одоо үе шаталтай нэг урлаас эхлүүлэл маш олон юм байдаг. Тийм учраас танаа гэрт уугур бим байхад та маш амттай пицца хийж болно. За ингээд 5 минутын дотор би та бүхэн пицца хийж үзүүлье. За тэгээд пиццаны соус үүдээ. За энэ одоо би жишээлбэл бэлэн соус авсан байна. Та бүгд томатаар хийж болно. За лаацтай томатаар хийж болно. Өөрсдийнхөө дуртай сүмсүүдийг бол хийж болно. За би ингээ томатны сүмс мэдээж пицца учраас маш гоё томатны сүмс байх хэрэгтэй. За ингээ баг зэрэг тавь. Бас хитрхи их тавиуд одоо юу гэдгийг жоохон онцгой болно. За захаар нь жоохон хүрээ гаргаад за ингээд энэ одоо эн чинь бараг нэг халбагл сүмсүүд юм да. Миний энэ авсан юм бол та бүгд өөрсдөө одоо сүмсийг бол янз янзаар бол хийж болно уу. За энгийн зур томат одоо шараад тэрийг нь ялцаалгаад тавьсан ч их гоё болно. За ингээд би яг нөгөө хүүхдүүдийн хорхоог дарддаг хамгийн бэст одоо пицца болгондоо энийг. За одоо энэ чимээс бид нар моцарелла бясалгаа тавина. Моцарелла бясалгаг. За энэ янз янзын одоо юм гоё саламинууд байдаг. За би энийг бол өнөөдөр бас хүнсний захаас бол авсан. За яг л бид нар гоё мини маягийн пицца хийж байгаа учраас. За тэгээд баффало моцарелла гэдэг ямар юм байдаг вэ гэдэг маш гайхамшигтай. За энийг та бүхэн янз янзын одоо моцарелла хийж болно. Энэ мань өөрөө урсаад одоо нэг өсөндөө одоо нөгөө шар сүүн дотор хадгалсан моцарелла гэж болно. За би ингээд 2-3-ыг бөөрн бөөрн тавьчих. За ингээд моцареллагаа зөмөр тавьчих. За тэгээд 100 бол чарах шүгөө бол ер нь мэдээ хамгийн өндөр дээр байх хэрэгтэй. Хамгийн өндөр дээр маш хурдан болгоод гаргах хэрэгтэй. За тэгээд пиццаны яг та нар Итали пицца гэртээ хийгүүл нэг чухал орц үүдэг. За энэ орегано гэдэг юм батлагч. За энийг би дээрээс нь цацаж өгнө. За тэгээд саламига нарийнхан гоё зүсээд. За ингээд гоё энэ тэнд нь гоё ингээд тавиад өгнө штэ. Пиццаны одоо бас гол өнгө төрх бол чидүүн жимс байдаг. За ингээд чидүүн жимсээ зөмөрөө энэ тэнд нь гоё их биш. За ингээд ерөөсө 5 минут. За одоо яах вэ гэхээр бид нар 100 дайн 100 дотор 2 минут болно. За энэ ч үнэхээр супер яг л. За нэг давуу талыг харсан уу? Ерөөс наалтахгүй гоёс тос чихгүй энэ дээр явж гурилмөр тавихгүй. Ерөөсөө өөр л гоё сална. За тэгээд бидний пицца бол үнэхээр гоё. Одоо нэг хүн нэг юм хэмжээтэй пиццаг өгүүлдэг. Хүүхдтэй, хайртай үлдээ, гэр бүлтэй. Үнэхээр супер. Амтын бол төсөөлөх арга.